Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилог хүргэе. Иранд байгаа нөхцөл байдал хүндэрч байгаа юм байна. За 2000 гаруй хүн амнасаа алдсан байж болзошгүй гэсэн мэдээллийг хүний эрхийн байгууллагууд дамжуулж байна. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс удахгүй тусламж үзүүлэн тусламж замдаа явна гэсэн мэдээллийг хийсэн байна. За тэгэхээр нөхцөл байдал цаашдаа Америкийн нэгдсэн улсын оролцоотойгоор хурцдаж болзошгүй байгааг энэ одоо үйлдэл бол харуулж байгаа юм. За сүүлийн 17 хоногт бол интернет тасарсан байгаа юм байна. За мөн Америкийн нэгдсэн улс төвтэй хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээллийн агентлагийн мэдгдснээр 1850 жагсагч засгийн газартай холбоотой 135 хүн амнасаа алдсан. Мөн за энэ жагсаалт оролцоогүй 9 энгийн иргэн за мөн 9 хүүхэд амнасаа алдсан гэдгийг одоогоор хүний эрхийн байгууллагуудын зүгээс баталгаажуулсан байгаа юм байна. За Ираны албан тушаалтан нэрээ нууцж Reuters агентлагт мөн ярьцлага өгсөн. За энэ үеэрээ мэдгэдэгтээ 2000 гаруй хүн амнасаа алдсан гэдгийг баталгаажуулж мэдээллийн үн зөв байдлыг нь баталгаажуулсан байна. За Ираны зүгээс энэ одоо үйлдэлтэй холбоотойгоор ялангуяа ард иргэдийн зүгээс засгийн газраа эсэргүүцсэн жигсэж байгаа. За үүндийг нь бол хүчээр дарах үйлдэл хийсэн. За үүнээс болоод олон мянган хүн амнасаа алдаж байгаа юм байна. За Дональд Трампын хувьд Ираны эрх баригчид энэхүү алдах хийснийхаа төлөө их хэмжээний төлөөс төлөх болно хүмүүсийг эсэргүүцлээ үргэлжлүүлэхийг уриалсан ийм мэдээллийг хийж байна. За тэрээр Ирантай худалдаа хийж байгаа альва улсад 25% татвар ногдуулна гэж даваа гарагт мэдгдсэн. За мөн үүнээс гадна Ираны одоо болж байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор бусад хөлбөрүүдийг бас авч үзэх талаараа мэдгдсэн байна. За энэ одоо жагсаалт цуглаан болох болсон гол шалтгаан нь Ираны мөнгөн тэмдэгтийн уналттай холбоотой. За сүүлийн үед амжиргааны өртөг огцом одоо буурсан. За үүнтэй холбоотойгоор ард иргэд жагсаж байгаа. За энэ жагсаал нь Яванда нийслэл хотоос бол хүрээгээ тэлж 31 мужийн 180 хот суурин газар тархсан гэсэн ийм мэдээлэл ярьж байна. За эсэргүүцлийн жагсаал нь удалгүй болвол эхлээд бол засгийн газар эдийн засгтай холбоотой асуудлуудыг ярьсан болов дараагаар нь дэглэм өөрчлөх болон одоо ерөнхийдөө улс төрийн өөрчлөлтийг шаардсан ийм жагсаал цуглаан болж өрнө байгаа юм байна. За энэ нь бол 1979 онд Иранд исламын хувьсгал гарснаас хойш тусын улсад одоо тогтсон шашны дэглэмийн эсрэг одоо болж байгаа хамгийн том одоо томоохон тухайн дэглэмд одоо сорилт учруулж байгаа ийм одоо үйл явцын нэг нь болж байгаа юм. За өнгөрсөн пүрэв гарагт эсэргүүцлийн жагсаал эрс өргөцсөн интернет болон харилцаа холбооны сүлжээ бараг бүрэн хаагдсан байгаа юм байна. За үүний дараагаар бол эрх баригчдын зүгээс жагсагчдын эсрэг хүч хэрэгэлсэн. За энэ одоо төрийн бус Америк төвтэй хүний эрхийн идэвхтүүдийн мэдээллийн агентлагийн 1000 гаруй өдөөс хойш гарсан мэдээлэлээс үзэхэд дор хаяж 2003 хүн амнасаа алдсныг баталгаажуулснаас гадна 779 хүн нас бурсан тухай мэдээллийг үнэн бодиттой эсхийг нь хянж судалж байгаа гэдгийг мэдгдсэн. За харин Норвеги төвтэй Ираны хүний эрхийн талаар ажилладаг байгууллага дор хаяж 734 жагсагчийн амьд хүрсэн гэдгийг одоогийн байдлаар баталгаажуулсан гэж мэдээллийг өгч байна. За даваа гарагт Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яамны зүгээс CBS телевизэд мэдээнд ярьцлага өгсөн байна. За энэ үеэрээ Трампын засаг захиргааны зүгээс Ираны талаар авах арга хэмжээнийхээ сонголтуудын талаар бас хэлэлцсэн байгаа юм байна. За үүнд бол Путингийн цохилт өгөх кибер ажиллагаа явуулах сэтгэл зүйн компанид ажил зэрэг олон хувилбаруудыг бол цэрэг улс төрийн одоо чиглэлээр явуулах боломжтой гэдгийг засаг захиргааны зүгээс ярилцаж байгаа. За үүний зэрэгцээ Ираны гадаад хэргийн сайдын зүгээс Аль Жазира телевизэд яриа өгсөн байна. За Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи тухайн телевизэд өгсөн ярилцлагада Иран улс бол дипломат одоо үйл ажиллагаа явуулах улс орнуудтай тухайн асуудлаар бол дипломат яриа хэлцээ өрнүүлэхэд бэлэн байгаа гэдгээ мэдгдсэн. За хэрв Америкийн нэгдсэн улсын зүгээс цэргийн сонголтыг туршиж үзэхийг хүсвэл бусад сонголтууд ч гэсэн байгаа гэдгийг онцлож дурдсан байна. За 6 дугаар сард Америкийн нэгдсэн улсын зүгээс Израиль болон Ирантай хоорондоо 12 өдрийн дайн болсон. За энэ үеэр бол Ираны томоохон одоо цөмийн байгууламжрууд цохилт өгсөн. За үүшгээ юм бас цохилтуудыг өгч байж болзошгүй гэж бас гадныхан харж байгаа юм байна. За мөн ажиглагч гэсэн ийм бас цэргийн одоо товтлогоо хийх сонголтууд байх боломжтой гэж харж байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын болон одоо гадны орнуудын явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор Ираны засаг захиргааны зүгээс өөрийн улс оронд нь дэгдсэн жагсаал цуглааныг гадны улсуудын одоо явуулга гэж үзэж байгаа юм байна. За тэгээд эдгээр одоо хүмүүсийг ялангуяа жагсагчдыг бол террористууд гэж үзэж байгаагаа бас мэдгдсэн. За энэс болоод бол энэ одоо нөхцөл байдалтай холбоотойгоор Ираны засаг захиргаа эдийн засгийн өөрчлөлт шинжилгээг явуулна гэж ерөнхийлөгчийн зүгээс амласан. За одоогийн байдлаар бол эдийн засгийн шинжилэл өөрчлөлтийг явуулах ямар нэгэн одоо шинж тэмдэг бол ажиглагдахгүй байна. За Иран улсын хувьд бол Америкийн нэгдсэн улс болон өрөндийн олон орны хоригт орсон ийм улс байгаа. За тус улсын
1979 онд болсон исламын хувьсгалын дараа Иран болон Америкийн нэгдсэн улсын харилцаа одоо дорцсон ийм байдал үүссэн. За үүнээс хойш бол Америкийн зүгээс Ираны эсрэг ихэнх олон хэмжээний хориг арга хэмжээ авсан эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлэх бас нэг нөхцөл байдал болж байгаа. За үүнтэй зэрэгцээд Ираны одоо дэд бүтц болон одоо газрын тастай холбоотой байгууламжуудын үйл ажиллагаа нэлээд одоо муудсан байгаа. За үүнийг шинжлэх хөрөнгөгүй байгаа ийм нөхцөл байдал үүссэн. За мөн мэдээж хэрэг өрөндийн орнуудын тавьсан хориг арга хэмжээ зэрэг энэ одоо эдийн засгийн бодлоготой холбоотой асуудал үүсэж байгаа нь иргэдийн уур бухимдлыг хүргэх гол нөхцөл байдал үүсгэж байгаа. Иргэдийн зүгээс бол энэ одоо нөхцөл байдлыг гол буруутгаж байгаа нь тус усад тогтож байгаа шашны дэглэмтэй холбогдуулан энэ нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа юм. За цаашдаа бол шашны дэглэм өөрчлөгдөх ёстой гэж жагсагчдын зарим нь илэрхийлж байгаа. За тийм учраас тэдний зүгээс Аятолла Хамани буюу тус усыг одоо удирдах байгаа шашны удирдагчийг дурдаад дарангуулагчд өгөх ёстой гэж мэдгдсэн. За мөн 1979 оны хувьсгалаар түлхэн унгагдсан одоо тухайн үедээ цөллөгт амьдарч байсан Ираны шейх Мохаммед Реза Палевиг дурдж Реза шейх таны сүнс амар амгалан нойрсорой гэсэн уриалга үзэн барьж хашгирч байсан гэдгийг бас хэвлэлүүд мэдээлж байна. За Тегеран хотод мигмар гарагт хэд хоногийн дараа анх удаа бас захин орчин тавьсан хязгаарлалтыг сулруулах юм үйлдэл хийсэн байна. За хүмүүст бол гадаад руу гар утас ярих боломжийг нь олгож байгаа. Гэхдээ бол гадаадаас харин дуудлага хүлээн авах боломжгүй байгаа юм байна. Интернет болон мессежийн хязгаарлалт бас тодорхой хэмжээнд үйлчилж байгаа юм байна. За Турк зэрэг Ирантай одоо ойролцоо шашин шүтлэгтэй орнуудын зүгээс уриалга гаргасан. За Туркийн хувьд бол Ираны эрх баригчдаас интернет болон бусад харилцаа холбооны үйлчилгээнд бүрэн нэвтрэх эрхийг ард иргэдтэй олохыг уриалж байгаа юм. За мигмар гарагт Иранаас ирсэн зарим олон улсын дуудлага хийгдэж болж байсан. За интернет тасарсаас хойш 120 цаг өнгөрсөн гэж Netblocks нэртэй хяналтын байгууллагуудаас тухайн одоо мэдээллийг баталгаажуулж олон нийтэд хүргэж байгаа. За интернет болон харилцаа холбооны үйлчилгээ хязгаарлагдмал хүрээнд байгаа нь тухайн улсад одоо болж байгаа үйл явдлыг үнэн бодиттой эсхийг баталгаажуулахад хүндрэлтэй байдлыг үүсгэж байгаа юм. За тийм учраас гадны одоо Ираны чиглэлээр ажилладаг судалгаа шинжилгээний байгууллагууд дотор нь болж байгаа үйл явдлаас бодит одоо мэдээллийг дүгнэлт хийх нь бол хязгаарлагдмал хүрээнд байгаа гэдг нь харагдаж байна. За Америкийн нэгдсэн улсын зүгээс Венесуэлд явуулсан үйл ажиллагааны дараагаас эхлээд бусад орнууд за ялангуяа дарангуулагч дэглэмүүдийг өөрчлөх чиглэлээр ажиллаж болцсохгүй гэж үзэж байгаа. За үүн дотор бол Куб болон Иран зэрэг улсууд яригдж байгаа. За цаашдаа Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа ямар арга хэмжээ авах нь бүс нутагт доктортой байдал хадгалагдах хэсэг за мөн Ираны дэглэм өөрчлөгдөх хэсэгт гол нөлөөлөл үзүүлж болцсохгүй байгаамаа.